Бид нэр хүүхдийн мөнгө өгж байгаа 100,000 төгрөгөө улсын халамжийн сангийнхаа зарлалд нийлүүлээд хэдэн одоо их найд гэж тооцсноо манай улс хүүхдэд анхаардгаа гэдэг ийм л одоо олон жил ингэж ярьж ирсэн. Тэгээ хүүхдийн төлөө байгууллагатай хүүхдийн төлөө зөндөө олон газартаа мөртлөө хүүхдүүд нь өвцөөр байдаг, гэмцээр байдаг, хүүхдүүд нь хөгжил нь ялгаатай одоо байгаад байдаг. Ийм байгаа. Тэр ийм нөхцөл байдалд за тэр ялангуяа жишээлбэл би бол одоо энэ хөгжлөөс хоцрогдож байгаа хүүхдүүдэд бид нар анхаарах хэрэгтэй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бол тэр хүүхэд тэгж төрсэн тэр хүүхдийн буруу биш шүү дээ. Тэр бол ээжийн ч бас буруу биш. Ер нь бол эрүүл мэндийн байгууллагын алдаанаас болж олон хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй төрж байгаа. Их барихын алдаанаас болж байна. За агаарын бохирдлоос болж хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа. Судалгаануудаар зөндөө юм байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд өнөөдөр хоёр хүн тутмын нэгэнд боловсралгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн болж байгаа шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс харахаар хоёр хүн тутмын нэгэнд дээд сургууль сурах, мэрэгжлийн боловсролын сургуультанд хамрах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ хуулийн одоо энэ хүүхдийг хөгжүүлэх гэдэг үзэл баримтлалыг өрөөд маш их дэмжиж байгаа. Гэхдээ илүү сайжруулах хэрэгтэй. Би Наранбаяр гишүүнтэй санал нэг байна. Дотоод зохион байгуулалтын яаж хийх вэ гэдэг дээр бид нар анхаарах хэрэгтэй байгаа. Өнөөдөр хүүхдүүд одоо жоохон ялгаатай суралцсан бэрхшээлтэй хүүхдээ аваад дурын сургуультай, гэрийнхэн харьяаллын сургуультай очиод хүүхдээ өгөө гэхээр сургууль авдаггүй шүү дээ. Манад орчин байхгүй гэж хэлдэг. Эсвэл багш байхгүй, арга зүй байхгүй, хүүхдүүд авдаггүй байхгүй юу. Тэгээ ээж аав нар хүүхдүүдэд тэрвэрэд хайчихуу нөгөө хідэн дэмжих төвүүд дээр л очдог. Яг түрүүний эсэлчлэн дэмжих төвүүд нь өөрсдөө бас л гэр бүлийн яам, боцлын ямрын дунд нь ингэ байгаад байдаг байхгүй юу. Нэгдсэн бодлого одоо хүлээгдэж байгаа. Би саяхан 3 яам хамтарсан уулзалт хэлцүүлэг хийлээ гэж сонссон. Эрүүл мэнд босрол гэр бүлийн яам. Энэ 3 нийлээд ямар одоо бодлогын ахиц гаргаж байгаа вэ? Энд дээр ямар анхаарахаар одоо асуудлуудыг шийдсэн юм бэ? Энд дээр бас мэдээлэл хэрэгтэй байна. Ер нь бол бид нар хүүхдүүд гэхдээ бизнес талаас нь одоо зах зээл рүү н оруулж дэмжиж гэдэг санаа зөв боловч нөгөө талдаа эн чинь бас нийгмийн хариуцлага учраас тодорхой тэр багш нар тэр сургалтын төвүүд тэд нар өөрсдөө бас хүртээмжийн шаардлагыг хангах хэрэгтэй. Заавал оруулах хэрэгтэй. Тэгжээж бид нар бүх хүүхдүүдэд ижил тэгш сургах ийм боломжтой болох байхгүй. Өнөөдөр өндөр боловсралтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс айгүй цөөхөн байгаа шүү дээ Монголд. 5 дугаар ангиас эхлээд ангиуд нь дандаа дээд давхарт байрладаг байхгүй юу? Бага ангид нэг давхар гэд. Сургуулиудын барилга тийм шүү дээ. Тэгэхээр чи хүүхдүүд дээд анги руу орох боломжгүй болж байгаа. Хүнээр өргүүлж явахаас ичнэ. Дэрэгдээ заавал нэг хүн авч явахаас ичнэ. Ингээд хүүхдүүд бага боловсрол, цэцэрлэгийн өмнөх боловсролд хамрагж байгаа дүн өндөр гараад дээшлэх тусмаа тоонд буурчдаг байхгүй юу? Дээшээгээ сурах боломжтой байхгүй. Тэгээд сургуулиуд хүүхдүүдийг авахгүй. Энд чинь амар ялгуурлан гадуурхалтахгүй юу? Үнэхээр амар ялгуурлан гадуурхал тий. Тэгэхээр энэ орон зайг нөхөд одоо байгаа нөөц болцоог хооронд нь уялдуулсан ийм агуулгатай болох талаас нь би энэ хуулийг бол дэмжиж байна. Энэ тал зохицуул талаас нь ийм байвал одоо үнэхээр дэмжиж ажиллахад бол таатай байна. За Цэнцүрэнгийн мөнхтөө ягш